За сайн байцгаана уу та бүхэндээ Солонгос хэлний үндсэн 10 гишгийг тайлбарлаж өгье, хамтдаа сурцгаая. За Солонгос хэлний үндсэн 10 гишиг. Эхний гишиг а, хоёр дахь гишиг я, гурав дахь гишиг о, дөрөв дахь гишиг ё, тав дахь гишиг ө, зургаат дахь гишиг ю, долоо дахь гишиг ү, найм дахь гишиг ю, 9 дахь гишиг үе, 10 дахь гишиг и. За Солонгос үсгийг бичихдээ зүүнээс баруун, дээрээс доошоо чиглэлтэй бичнэ. За зурлагын дарааллыг хамтдаа үзье. За а гишиг. Ja. За гишиг болвол дээрээс доошоо чиглэлтэй буюу босоо нуглам, баруун талдаа нэг шүттэй, хоёр зурлагтай байх нь. За Солонгос гишиг маань үсгийг бол бичихтэй гээгүүлэгч гишиг гээгүүлэгч эсвэл гишиг гээгүүлэгч гишиг гэх мэт дараалалаар бичнэ. Гишиг маань гээгүүлэгчтэй хамт ороогүй тохиолдолд инхлэг үсгийг авдаг. За энэ инхлэг үсэг маань ямар нэг утгагүй бөгөөд гишгийг амьлуулахад оролцох нэ, гээгүүлэгч оролцоогүй. Гээгүүлэгчтэй хамт ороогүй тохиолдолд инхлэг үсэгтэй хамт гишиг маань орно. За босоо нугламтай гишгийн урдталт нь эхлээд инхлэг үсгээ бичнэ. Тэгээд гишгээ бичих нь хөндлөн гишгийн урд болвол дээдлэлт нь инхлэг үсгийг бичиж өгдөг байгаа. За энэ зурлагын дарааллыг харахтаа ажиглаарай. За хоёр дахь гишиг буюу Ja. за я гишиг. Я гишиг маань босоо нуглам, баруун талдаа хоёр шүттэй байна, тийм ээ. За гурван зурлагтай. О. За о гишиг. Зүүн талдаа нэг шүттэй, босоо нуглам буюу хоёр зурлагтай байх нь. Ja. За ё гишиг. Зүүн талдаа хоёр шүтийг эхлээ бичиж өгч байна. Тэгээд босоо нугламаа бичиж байна. Тэгээ гурван зурлагтай ё гишиг. О. За ө гишиг. Ө гишиг маань дээрээ шүттэй хөндлөн нэг зураас зур бичиж өгөх нь хоёр зурлагтай ө гишиг. Ю. За ю гишиг маань юг яаж бичих вэ гэхээр дээрээ хоёр шүттэй хөндлөн нэг зураас бичиж өгөх нь. За гурван зурлагтай буюу ю гишиг ю. Ю. За үе гишиг. Үе гишиг маань хөндлөн зураас доороо нэг шүттэй байна. Үе гишиг хоёр зурлагтай ү. За дараагийн гишиг ю. За ю гишиг маань хөндлөн зураас доошогоо хоёр шүттэй байна. Гурван зурлагтай ю. Ю. За Солонгос хэлний 9 дахь гишиг буюу хэвтэй гэж нэрлэнэ. За Монгол хэлэнд байхгүй гишиг учраас энэ гишгийг дуудахдаа хэлнийхээ үзүүрийг дээшээ тагнаадаа хүргээд шүдээ баг зэрэг зуусан байдалтай За 10 дахь гишиг буюу И. босоо и. За и тийм ээ. Босоо нэг зураас зурх нэ. За эдгээр 10 гишгээ эхнээс нь бичлэгээ үзэн давтаарай. Хөтлөөрэй.